манайхаа нөгөө өчтөрсөн амар асаас. За манайхаа эндээс гарыг амар дэсэн үедээ өөр газар очиж бүхнийг шинээр эхлэе. Энэ мөнгөөр хийчнийг хагалгаанд оруулчих. Уул нь хөрмийн бэлэг болгож өгье гэж бодож байсан. Яд мөнгө өгч байна. Тэшиг гаруугүй юу? Шууд чойтой уулзвал эд чанга буруу ярьж байна. Ороглын гадаа харин цагдаас зогсчихсон. Тэшигийн Тэшиг явж хараад би болон миний гэр эндээс нүхэр болсон. За гэтэл хүн буруу юм хийсэн бол төлөөсийг нь төлдөг. Нэг гараа надад өгч. Тэгээд явж болно. Гэт тавч. Тэшиг хэрэг яасан ч вэ? Шууд л гараа өгөхөр боллоо. Бионжи худаг гарыг гинт гэж байна. Тэгээд хэсэг юуснаа. Одоо тэр сэрэ барихаас өөр юм чадахгүй. Пансуудын. Тэдний хүч байна. Бионжи тэшигийг машинд асуулаа. Тэшиг гарч чинь яагаад ч вэ? Санаа зовлоо. Эндээс яваад өөр газар Арны хувьд бол миний чамд өгч байгаа асуудлыг бэлдэж удаа гэж байна шүү. Тэр үед харин чав болсон. Янгийн нэг хийж байдаг. Тэшиг имлэх дээр явчихсан байж байна. Бүх юм сайхан болно. Ээж нь харин гэртээ зургнуудаа үзээд сууж байна. Тэр үед харин ардаас нь нэг хийх байна. Янгийн шууд цараагаад ирлээ. Хансан ээжийг нь устгах гэсэн юм. Ээж хүнцээ. Тэгээд гурван рестораны гэрэн дээр самд харуулад нөгөө дэмжлэгийн дээр наваад явлаа. Тэшиг ээж нь амиа орсон байл. Ээж ингээд ээжигээ ушууллаа. Тэшигийн дарга тэр уул нь сайн бүсгүй байсан юм аа. Амьдрахын төлөө үнэхээр их төлөвлөдөг байсан. Үүнийг хийсэн чадахгүй нэ. Тэшигэр нь ээжигээ санаг авахгүй. Ээжин дээр очихсан. Санаг уу. Би байна. Тэшиг эсвэл ахаад их ээж гээд зураг Ацсан ч нөгөө гуруулаа агуулсан зургийг нь угаагаар хийчихэж тэр зурган дээр байгаа ээжийг хараад сэтгэл нь биелсэн гуулалтай шууд л чи тийш хараа. Тэр өрөөд амлалтаа зөрчөөд нэгэн суулаа. Нөгөө тал харин чойн пансуу шинэ клубийнхаа халтамар л босоо. Тэгээд бүнд ширээ төрөө. Боломжгүй юм гэж үгүй. Та хоёр хүртэл буцаад нэгдэж болж байгаа үстэй. Одооноос энэ клубээ сайн ажилуулаарай. Гэж байтал цаана нэг нөхөр дуулаад байна. Өө, энэ юу вэ? Тэнтэй дуулаад байна. Гэтэл тэшиг гарч ирээ. Ээ байна. Тэшиг. Айсан чинь гарна ажилгүй гэж шүү дээ. Тэшиг. Заавал бүгдийг нөх хэрэг байсан юм уу? Зүгээр явуулчих болоогүй мó? Янги. Тэшиг. Ээж чинь талаар сонссон. Харамсалтай байна. Ингэсэн чи Янгигийн юм гээд дагаж ирчихлээ. Гайгаад олдохгүй байсан. Гээд шууд цайрч байна. Хэн ээжийн нүрийг юм болгох. Би тэгсэн. Яах вэ? Гэж шүү. Тэшиг. Бионжи. Явж. Тэрвээ эднийтэй хамт өгмээргүй байгаа шүү дээ. Ингэсэн чи Бионжи шууд гараад явж байна. Энэ ноши хартаа Бионжи гарахтаа баярлаа Тэшиг. Амиг минь өршөөсөн. Гээд гараад явлаа. Тэшиг. Энэ хийсэн хүн хин мэдтэй. Өнөөдөр хүмүүстэй гэсэн нөгөө ватсан би байсан юм аа. Ана хөөсларай. Мачум. Сари өмнөчтэр нөгөө тест ангалж үтчихгүй одоо ангалж. Тэгээд элснийг нь гүнч байгаа. Харин нөгөө гэр гарч ирлээ. Шүн ингийн ясаад байхгүй юм аа. Шүн Янгийг барьж сэрсэрч байгаа. Тэгээд гиласах дэнд хүрч чадсан. 4 шилжиж хэдэн жилийн дараа манай хийж ин математик ангид туслах багш болчихсон болол та. Багш бодлого хэлбэрж байгаа. За. Ээж чиний судалгааны ажил оюутнуудыг гайхшрууллаа шүү. Суулаад найзтай тусуулаад тэгээ нэг гэл аваад тэгээ нэг гэл болоод манайхаа яаж таамаахаа хүн гэрэл ам энэ хайр бас хизээж өөрчлөлт. Аюумал. Вау. Тэгээд манай царай
хатан очиж байлаа. Өнөөдөр зориулаад 2013 онд нээлттэй. Sorry, юмий. Нурба. Арагу. Очтой. Хаалаа бэрмэн. Болохоос шинжил болоо. Манайхаа. Нэг хүн 14 эсрэг гэвэл ямар сонсох гэж байна. Ингээх үед хийсэн би коуч. Гэнэ дугуй таваагийн техник сургууль. Бүгдийг нь өвч гарнаа. Дөрс шилжиж нэг нь шоунд дээр. Өнөөдрөөс яг 23 жил явна. Ганцаараа 14 хүн зодож байсан. Тэгвэл манай шоу танд өнөөдөр авах сургуулийн домогт байж өнөөдөр бидний олсон домогт тулаанчин өрсөлдөж өгч жингийн Жон санкон тодорхой болно. Гэт тулаан игээд хийлээ. Энэ домогт тулаанч маань шоудад ялгад нүдүүд ирэх. Тэр яг миний шиг харагдаж байна. Тэр 14 хүн ганцаараа зодож байсан үний юм болов миний бодлоор тэр нөгөө 14-ийн нэг байсан баг.